Найсаасаа хөдөө явлаа. Бараг 5000 км явлаа. Тэгээ нэг л юм ойлголоо. Бид нар ер нь хөдөө явж ин эх орноо сайн мэдрэх хэрэгтэй байна. Би ч нөгөө Монголын амар амгалан гэдэг юм одоо энэ замын хажуудалд явж идэг үхэр нэг хонь сүрэг тэрэн гэж боддог. Яг жинхэнэ Монголын амар амгалан чинь тэмээ гэдэг юм шүү дээ. Тэмээ ч бол яг жинхэнэ гүлээс амт юм шүү дээ. Ямар цааз авч байгаа байхгүй тэр адил те. Юу хийж байгаа юм. Чи яах ч одоо наа юу хийж байгаа юм. Яг нэг цариг нарахаар бүр чилийн чийл цариг те бүр яг нүдрүүн ингээд бүр сайн харангууд ямар ч бодол байхгүй тэр нүдэнд те. Яах гэдэг юм бөө мэд. Тэгээ нэг өндөр нэг ийм залуучууд шүү дээ. Яг нэг ийм ингээд зогссон. Тэгээ баян говь алтад явчихсан байхгүй ингээд баг ойр хавьд 60 км радиус дотор юу ч байхгүй заяа бүр өвсч байхгүй. Би өмнөөс нь цаанаас аваад байхгүй. Ус мусаа бараад дтгүн болов ангаа өгчихгүй дээ. Тэр хатан цаанаас авч юу ч байхгүй. Харцсан бүр ингээд супер юм философийн харцтай. Яаж ч гав цахаа зогссон. Одоо чон мон ирнэ саа завт юм уу бүү мэдсэн. Тэгээ хаяа нэг хөдөлгөөн хийдэг юм уу одоо юу гэдэг нэг сүүлээ нэг хаяа хөдөлгөө. Нүдэ анивчж байгаа нь бүр ингээд нэг 3 секунд удаа. Жинхэнэ амар амгалангийн туйл амт билж тээ. Тэгээ өөр хавьд нь одоо өвс байгаа мó битүү чулуун донтолцох гэж байгаа. Хаанаас олсон юм бүү мэд нэг юм зэжилсэн. Тэрийг бүр лаг гойч камерт ажиллаж. Би ажууд нэр зураг авч байгаа байхгүй. Зураг ингээ аваад нэг за эрхвч нэг танихгүй мэдхгүй амтан байна гэж бод нэг жоох нэг аюулгүй байдлын арга хэмжээ авчлах шиг нэг. За юу яа та. Цагааг өсгөө. Зүгээр яг л юм авдаг билээ. Жинхэнэ амар амгалангийн туйл гэдэг чинь тийм ээ л шүү дээ. Одоо энэ хүнээр зөвлөвөл нэг юм скватрын талбай дээр үүрийн 5 цагт нэг богцарж байгаа залуу ирсэн. Бохоо ирсэн. Тэр бүр цаана нэг хүн харсан. Энэ нөгөө бох за эрээсээ нэг зэрэгтэй. Би нөгөөдгийг хараад бүр ингээд яг тийм амар амгалангийн туйл амтаа харахад яг өөрөө тийм болт юм биш. Ингээ авранд нь ороод. Би яг тэмээ харснаас хойш баруун 3 амгаар зүг яг ингээ гүлээс явсан. Хайш гэдэг бүү мэд. Машиныхаа ард орд суугаад манай хэд. Одоо баян үлгийн хэд үлээ энэ орд ярьж лаа шүү. Кармад нэг бохоос тэрийг аваад ирсэн. Яг ховд овс баян үлгийн 3 яг тийм өсвөр. Одоо хайр явж байна. Супер заа.